цусын харилцааны нэг юм 3 хэсэг байна гэж үзээд байгаа. Тэгэхээр яг саяны ярьсан дээр бол нөгөө ойр дотн нээлттэй харилцдаг, найз нөхөд мэт ингээ юм тухтай мэдрэмж төрүүлдэг ийм мэдрэмжэн дээр гэр бүл зохиох ч юм уу, хайр дурлалын асуудал үүсгэр яг ийм нөхөрлийн төвшөнд хайр явж байна гэж үзээд байгаа. Тэгэнгүүт бие биедээ нэг ийм татагдах, таталцал дур хүсэл нэг тийм таталцлын одоо мэдрэмжэн дээр тулгуурлаад явагдахаар зөвхөн ийм дурлалын процесс дээр тулгуурлаад гэр бүл сонгочод ингэж үзээд байгаа. Дараагийн нэг хэсэг нь болохоор үүрэг хариуцлага. Амлалт үүрэг хариуцлага. Энэ болохоор одоо яг зөвхөн амлалтан дээр үүрэг хариуцлаган дээр одоо тогтоод гэр бүл болохоор хоосон хайр гэж үзээд байгаа. Тэгэхээр энэ гурав нэгдээд ирэхээр хамгийн төгс хайр гэсэн. Нэгэнд амгаалаад ирэхээр нөгөө бусд нь байхгүй зөвхөн нөхөрлөл найзууд юм шиг л тэр гоё мэдрэмж авахгүй ч юм уу. Тэгэхээр бид нар нөгөө нэг эмэгтэй хүн чинь илүү нөгөө тасамтгай тасаж дурладаг гэж ярьдаг. Тийм ч гэсэн шинжлэх ухааны үндэслэлтэй зүйл. Ер нь нөгөө өөрийг нь мэддэг нөгөө тухтай мэдрэмжэн дээрээ нөгөө тархичин өөрөө татагдаад идэг гэсэн үг байхгүй юу? Тархи шинэ юмд ер нь дургу. Шинэ ажил эхлүүлэх юм шинэ юмд стресс хүлээж авдаг учраас өөрийгөө хамгаалахын тулд илүү тухтай мэдрэмжтэй зүйл рүүгээ ухамсаргүйгээр татагдаад идэг учраас ерөөсөө бид нэр дасаж ингэж явсаар агаал тэгэл дурлал тэгэл ерөөхдөө яах нь тэр нь одоо гэр бүл зохиодог ч юм уу цаашдаа сэтгэл ханамжгүй байх ч юм уу магадгүй ингээ бас улам сайжраад бас гоё гэр бүлч бас болох боломжтой л доо. Soul Lab-ийн ерөнхий ивент тэтгэгч дэлхийн хамгийн нэмгэн жив Baby Lab ажиллаж байна.